бид нэр argument, parameter гэдэг зүйлээ бол мэддэг болсон. Энэ болохоор эхний argument, хоёр дахь argument, эхний parameter, хоёр дахь parameter. Өнөөдөр бид нэр энэ void гэдэг одоо энд яг бичигдээд байгаа зүйлийн талаар бол бид нэр өнөөдөр ярих болно. Би ихлээр энэ дээр ихтэй function гэдэг зүйлийн syntax-ын бичиж. Одоо энэ бол variable declaration syntax нь. Доор нь болохоор context. Одоо энэ static гэсэн байгаа. Энэ нь болохоор ямар нөхцөл байдал вэ гэсэн. Ер нь бол нөхцөл байдал гэсэн одоо тэр утга санааг л одоо энэ context гэдэг нь болохоор илэрхийлж байгаа яг энэ тохиолдолд бол энэ бол static гэдэг одоо нөхцөл байдлыг илэрхийлж байна гэсэн үг. Гэтэ энэ талаар бол бид нар дараа ярина. Дараа нь энэ void гэж хичээд байгаа. Энэ void гэдэг нь юу юм бэ гэхээр одоо return data type гэдэг зүйл. Энэ нь үндсэндээ data type яг энэ string одоо integer гэдэгтэй адилхан. Яг үүндээ би энд тэгээд бичиж болно. Дараа нь identifier. Identifier гэдэг нь болохоор одоо энэ method-ийн нэр нь байгаа. Тэгээд дугаалт нэгэд дөрвөж алтнууд би argument гэсэж. Энэ дөрвөж алтны юу гэсэн ямар санааг илэрхийлж байгаа юм бэ гэхээр энэ бол байж ч болно, байхгүй ч болно optional гэсэн санаа. Тэгээд дараа нь body man байгаа. Тэгээд бол code-ууд. Одоо энэ бол ерөөсөө function method зүйлийн одоо syntax нь эхлээд context гэдэг зүйл байх нь тэр нь одоо static гэж хичээд байгаа. Дараа нь return data type гэдэг. Энэ яг би data type-ийг ингэж дугаалтанд дэжсэн учраас яг тэрэн шиг би одоо энэ дугаалтанд биччихлээ. Return data type. Энэ гэхдээ энэ дугаалт гэдэг одоо энэ юуны function method-ийн одоо syntax. Дараа нь say hello гэж. Одоо бид нэрийгээ өөрчлөд үүний оронд одоо square гэдэг function square гэж энэ бол нэг бидний квадрат гэж ярьдаг байсан математикийн хичээл дээр одоо ямар нэгэн тоог өөрийг нь өөрөөр үржүүлдэг. Түүнийг би одоо int value гэж. Одоо square гэдэг метод бичээд одоо энэ бол value гэдэг одоо ийм value гэдэг бол утга гэсэн үг. Гэхдээ integer одоо ямар нэгэн утга авах нь. Тэгээд энэ одоо error заагаад байгаа энэ юу гэхээр одоо not all code paths return гэвэл одоо энэ function чинь дутуу байна гэж одоо error заагаад. Яагаад тэгэхээр бид нэр data type-ийн void гэснийг int болгож хэлсэн. Void зүйлийн талаар дараа ясан дээр баг. Энд юу гэдэг юм бэ гэхээр үндсэндээ яг data type байна. Энэ тэр data type нь юу гэсэн үг юм бэ гэхээр энэ function одоо ажил дуусаад return int гэдэг зүйлийг буцааж өгнө гэсэн үг. Одоо би энд жишээлбэл int result одоо эцсийн хариу тэгээд square гэдэг энэ function-ыг дуудахтаа дөрвийн одоо квадрат нь хэд юм бэ? Тэгээ хариуг нь одоо буцаагаад энэ variable руу буцаагаад өгнө гэсэн үг. Тэгтэл энэ function маань бол ямар ч юм буцааж өгөхгүй байна. Одоо тэгж гомдлоод байгаа. Тэгэхээр бид нэр return гэдэг keyword бичээд keyword гэдэг маань одоо энэ secret хийж байгаа. Тэгээд би keyword-ийн талаар дараа нь тусдаа дахиад нэг видео хийх болно. Одоо энэ value гэж байгаа return value үржих нь value. Одоо энэ утгыг өөрийг нь өөрөөр нь үржүүлж байгаа. Тэгээ буцаагаад өгч байгаа. Энэ маань болохоор одоо square гэдэг function. Тэгээ одоо console write result. Control F5. Тийм бол одоо 4-ийн квадрат нь бол 16 гэж. Одоо энэ square гэдэг function маань бол одоо ямар нэг integer утга авна. Тэнд нь бид нэр 4 гэдэг тоо гэсэн. Тэгээ түүнийг тэр утгаа өөрийг нь өөрөөр нь үржүүлээд буцаагаад integer өгнө гэсэн. Тэр нь болохоор энэ. Тэгээд түүнийг одоо бид нэр printer-ээр харах юм бол 16. Одоо үүний оронд жишээлбэл өөр string юу ямар ч хамаагүй зүйлсэж болно гэсэн. Одоо return гэдэг заавал ийм бол байх ёстой. Хэрвээ энэний оронд void гэж байх юм бол void гэдэгт бол return хийх шаардлагагүй гэсэн үг. Яагаад тэгэхээр void гэдэг нь өөрөө үг нь бол одоо хоосон орон зай гэсэн утгатай ерөнхийдөө тийм утга санааг илэрхийлдэг үг англи хэлэнд бол. Тэгэхээр буцаагаад одоо энэ function гэж байгаа зүйлийг одоо хоосон орон зай руу явуулчихж яана л гэсэн үг. Тийм учраас одоо энэ function-гийн return гэдэг юу бичээд авах нь одоо заавал шаардлагагүй гэсэн. Хэрвээ бид нэр одоо энэ void-ээс өөр data type одоо энд бичих юм бол одоо тэр function маань бол одоо заавал return гэдэг зүйлээ шаардна гэсэн. Одоо энэ function хожигд. Одоо энд бол улаачаад error заагаа. Тэр нь юу гэдэг байгаа гэхээр
энэ function маань return ямар нэгэн зүйл одоо integer өгөх ёстой. Гэхдээ тэр маань одоонд алга байна гэж. Тэр return 0 гэх юм бол одоо энэ function бол ямар ч одоо асуудал багтаа үгүй одоо зөв парам болчихоо. Гэхдээ энэ парам маань бол ажил болгонд хичнээн чухал ажилласан дандаа 0 гэсэн зүйлийг одоо буцааж өгнө гэсэн үг. Одоо би энэ int result into square root одоо энэ 5-ыг надад ингэсэн ч гэсэн энэ маань бол 0 4 гэсэн хэд ч байсан дандаа 0-ыг өгнө гэсэн. Тийм учраас бид нэр одоо энийг одоо өөрчлөөд одоо энэ утгыг өөрийн одоо эндээс хэд гэсэн тоо ирэх нь тэр тоог нь өөрийг нь өөрөөр үржүүлчихээ тэгээ буцаагаад өгөө гэсэн. Тэгэх юм бол одоо console write result энэ маань одоо 25 5-ын квадрат нь бол 25 тэрнийг болохоор square гэж одоо дөрвөлжин гэсэн үг. Тэгэхээр одоо өнөөдрийн хичээл маань бол тэр одоо return data type гэдэг зүйлийг сурлаа. Тэгээ return гэдэг нэг бас keyword сурсан. Хэрвээ ямар нэгэн метод хичээд тэр маань бол одоо void биш байх юм бол return нь одоо бид нэр ямар нэгэн зүйлийг буцааж өгнө гэсэн бол тэр зүйлээ заавал өгөх ёстой гэсэн. Тэгэхгүй бол энэ function маань одоо эзэж одоо ажиллахгүй. Парам маань улаачаад одоо цаашаа явахгүй гэсэн үг. Тэгэхээр бид нэр одоо return гэдэг зүйлийг заавал бичиж одоо буцааж хариу өгнө. Тэгээ бид нэр одоо энд ичсэн байна. Return нь болохоор өөрийг нь өөрөөр хэлээд энэ зүйлийг буцаага өгчөө. Тэнгүү тэр маань 25 тэгээд бид нэр result гэдэг зүйлээ принтерлэнгүүд 25. За тэгээд дараагийн хичээл дээр уулзтаа баяр та.